Монгол Улсын засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу өнгөрсөн жилээс эхлэн ихтэй сургууль, коллежид элсэн суралцгаар элсэлтийн ерөнхий шалгалтанд бүртгүүлсэн шалгуулагч Монгол хэл бичгийн шалгалтыг заавал өгөхөөр болсон. Энэхүү шалгалтыг өгснөөр шалгуулагч элсэлтийн ерөнхий шалгалтанд орох эрх нь нээгдэнэ гэсэн үг юм а. За тэгвэл энэ жилийн хувьд шалгалтанд 25,800 гаруй сурагч бүртгүүлснээр 22,000 гаруй шалгуулагч Монгол хэл бичгийн шалгалтанд орсон байна. За шалгалтын дүн 4-р сарын 5-ны өдөр гарна гинэ. 2015-аас 16 оны хичээлийн жилд ихтэй сургуулийн эсвэгчдээс авдаг эзэлтийн ерөнхий шалгалтын бэлтгэл ажил үндсэндээ үргэлжлэн явж байна. За эзэлтийн ерөнхий шалгалтын зохион байгуулагч журам дээр бол тодорхой хэд хэдэн заалтууд өөрчлөлт орсон байж байгаа. Тухайлбал юм бол шалгалтанд хамрагдахаар бүртгүүлсэн бүх шалгуулагчдаас Монгол хэл бичгийн шалгалтыг заавал авдаг байдлаар тусгаад мөн түнчлэн Монгол хэл бичгийн шалгалтын босог оноог 400-аар дотоод өгсөн байж байгаа. За үүний дагуу Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл 2 сарын 9-өөс 3 сарын 9-ний хооронд үргэлжилж дууссан. За 3 сарын 21-нд бол Монгол хэл бичгийн шалгалтыг авдаж одоо дүн оноожуулах засах үйл ажиллагаа бол явагдаж байна. За Монгол хэл бичгийн шалгалт нийтдээ 25,800 орчим хүүхэд бүртгүүлсэн. За үүнээс бол 22,000 орчим хүүхэд нь шалгалтанд хамрагдсан байж байгаа. За хамрагдаагүй 4,000 хүүхэд дотроо бас энэ маань 2 онцгой хүүхдүүд байж байгаа. Тухайлбал юм бол бид нар энэ жил 12 дугаар ангид сурч төгсөж байгаа хүүхдүүдийн Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэлийг боловсрол соёлын шалгууны яамны статистик мэдээллээс базаас авсны дагуу автоматар бүртгэлийг баталгаажуулж бүртгэлийн хуудсыг сургуулиудад дамжуулж тараасан. Үүн дээр бол одоо эзэлтийн ерөнхий шалгалтанд орохгүй гэсэн одоо хүүхдүүд мөн дүүцэн хөтөлбөр ороо ичнэгээр сурдаг янз бүрийн хөтөлбөрөөр сурсан бүх хүүхдүүдийн бүртгэлийг ерөөс автоматар хийсэн байгаа учраас энэ 25,000 таа гараад гисэн тийм ээ. Тэгэхээр ерөнхийдөө нийтдээ ороогүй 4,000 хүүхд дотроос яг шалгалтанд орохоор бүртгүүлсэн хэрнээ одоо ямар нэгэн байдлаар шалгалтанд хамрагдаагүй 1,000 гаруй хүүхдүүд байна. За эдгээр хүүхдүүд бол яг журам заасныхаа дагуу бол дахин Монгол хэл бичгийн шалгалтанд хамрагдах боломжгүй мөн дүнжлэн улмаар эзэлтийн ерөнхий шалгалтанд хамрагдах боломжгүй гэсэн залтын дагуу байж. Шалгалтанд бүртгүүлсэн ч ирээгүй хоцорсон 1000 гаруй хүүхэд байсныг хэлж байсан юм. Тэдгээр хүүхдийг дахин шалгалтанд хамрагдах боломжгүй нээр элсэлтийн ерөнхий шалгалтанд орох эрхгүй болж байгаа юм а. Монгол хэл бичгийн шалгалтын босго оноог 400 ба 400-аас дээш байхаар тогтоосон бол энэ удаагийн шалгалтанд бага оноо авсан шалгуулагчид 4-р сарын 25-ны өдөр дахин шалгалтанд хамрагдах боломжтой гэлээ. Хэрвээ Монгол хэл бичгийн шалгалтын дээр 400-аас бага оноо авсан тохиолдолд дахиж 4 сарын 25-нд шалгалт хамрагдах боломжтой байж байгаа. За саяны Монгол хэл бичгийн шалгалтын тухайд гэх юм бол бид нар бас сурагчдыг одоо шалгуулагчдыг нэлээд бодиттой үнэлэх Монгол хэл бичгийн хэрэглээний дархлааны түвшинг сайжруулах чиглэлээр арга хэмжээ авах чиглэлийг тодорхойлох гэдэг юм нэлээд бас өргөн хүрээний зорилгын хүрээнд бас боловсруулж авсан байж байгаа. За тэр ч утгаараа сурагчдыг зөвхөн уншаад ойлгох чадварыг сорих биш, ерөнхийдөө бичих чадвар, зөв бичих чадвар, Монгол бичгээс гэрэл рүү орчуулах чадвар, зохион бичих, найруулах, бичих чадвар ч гэдэг юм уу бүхий л одоо шалгаж болох зүйлүүдэн шалгасан. За мөн бас сонсоод ойлгох чадварыг бол туршилтын шугамар дүүн нөлөөлөхгүй байдлаар энэ жил туршилтын байдлаар авсан байж байгаа. За 90 жилээс бол одоо яг энэ сонсох чадварыг бас шалгасан даалгавруудыг бол аль биесээр дүүн нөлөөлдөг байдлаар бол оруулна гэсэн хандлага бол байгаа. Энэ жилийн Монгол хэл бичгийн шалгалтын ерөнхий даалгаврын бүтцэн гэх юм бол нийт даалгаврын 40% нь бол сонгох хэлбэрийн тесттэй ажиллах даалгаврууд байгаа бол 60% нь бол сурагчид өөрсдийн гараар хийж бүтээх бүтээлч хэлбэрийн задгай хэлбэрийн даалгавруудыг бол 60% нь эзэлж байгаа. За энэ жилийн шалгалтын нэг онцлог нь 40% нь тест, 60% нь өөрөө хийж гүйцэтгэх даалгавар байсан юм байна. За ингэснээр шалгуулагчдыг илүү бодиттой дүүрэх боломжтой болсон гэдгийг онцолж байлаа.